Дэлхийн монголчууд хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сувгат харуулаас сонсож байгаа эрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 12 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч мөгийн хөтлөгч цэцэг найруулагч од эрдэнэ нар нөгөө тал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд мөгийнх. За өдрийн мэнд. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар уламжлалын өдөр бүр алхам тутамдаа гэсээр байдагаар доктор Баатрин элит цэвэрлэх бэлтгэл хамтран ажиллана. За мөн хиймэл хоёрын суурилсан иргэний хамгаалдаг ийм Монголын хамтран ажиллах болно. За ингээд 7 хоног болгоны пүрэв гарагт нөгөө тал нэвтрүүлэг амтэн ургамлын ертөнцөөр аялдаг. За өнөөдөр бид Антарктидын амттын тухай ярина. Тий. Тэгээд би Антарктид, Арктик хоёрыг үргэлж солидог гэсэн саянаас юу яаж байгаа шүү дээ. Ингээд Антарктид нь өмнөд төв билүү, өмнөд туйлуулуу, хойд туйлуулуу гэж яагаад тэр ийм хитэг хачаа үгнүүд байна. Антарктид, Арктик хоёрыг ингээд үргэлж солино. Виход гэд орс хэлнээр орох гарах хоёрыг нь бас солино. Тий, ингээд аль нь юу лээ гэх. Ямар ч Антарктид чи өмнөд туйл. Ааха. За Антарктидад амтэн байдгүй гэд ингээ хүмүүсээс асууд юм байна л та. Тэгэхээр хүмүүс өө байгаа штэ гэж хариулт ингэнэ. За. Яагаад гэхээр тэнд оцсон шувуу байдгийг ихэнх хүмүүс мэднэ. Ааха. Тэгэд тэгвэл оцсон шувуунаас өөр амтэн байд юм уу гэж асууд юм байна. Тэгэхээр сайн мэдгүй нэ бодол байдаг л ээлгүүдээ гэж хариулт ингэнэ. Өстой тийм баха. Харин тийм бид нар бол ер нь бол Антарктидад ямар амтэн байдаг гэхээр хамгийн түрүүнд л оцсон шувуу тэрнээс өөр амтэн бараг санаанд орохгүй штэ тий. За тэгвэл өнөөдөр энэний тухай ярих юм байна. Антарктидад маш олон янзын амтан байгаа. Тэр амттыг өнөөдөр танилцуулнаа. За хамгийн эхлээд Антарктидыг амттыг нь танилцуулгаас өмнө эхлээд цаг уурынх нь нөхцөл байдлыг танилцуулъя. Нэгдүгээрт Антарктид бол цөл. За бид нар цөл гэхээр ерөөсөө бороо ордгүй илс маш их илстэй газрыг цөл гэж үздэг. Гэтэл цөл бол хураа илсэн цөлөөс гадна хүйтэн цөл гэж байна. Тэгээ ер нь бол цөл гэдэг одоо үндсэн тодорхойлт бол ерөөсөө хур тундас маш бага ордог газрыг цөл гэдэг байгаа. Тийм. Тэгэхээр чин Антарктид бол битүү цасаар цас мөсөөр хучигдсан ийм тэгсэн хэрнээ хүйтэн цөлдөө орд юм байна. Тийм хур тундас баг ордог. Дандаа л илс ордог. Тийм илс ерөөсө бороо ордгоо байнга илстэй газрыг цөл гэдэг. Тэгсэн чин бороо ордгоо за бүр маш бага одоо гэдэг бороо юм уу жоохон цас ордог ийм хүйтэн цөлийг Антарктид гэж хэлж байгаа юм байна. Тэгээ Антарктид бол хүйтэн цөлдөө орно. Хамгийн хүйтэн цагаар нь болохоор за Восток гэдэг станцын хэмжснээр бол 89.4 хэмийн хүйтэн. Цельсийн хасах 89.4 хэм гэж хэмжигдэж үлдсэн. Тэ энэс илүү хэмжигдээгүй хүйтгсний нь бол бөө мэд. Яг хэмжилтээр үлдсэн нь бол ийм баг 90 хэм үрсэн юм ааш. Хасах амар идэ. Тэнд сулгааж идэх хүмүүс тэгвэл ийм амар нөхцөлд ажилладаг гэсэн үг юм шиг. Ер нь тийм гэсэн үг. За дээрэс нь Антарктидын хамгийн дулаахан үед нь өмнөд туйлын 100 гэж нэрлэж байгаа. За тэгээд Антарктидын хамгийн хойд үзүүрийн хойд цэг дээрээ тэг хэм болж зундаа болол зундаа тэг хэм болж одоо дулаарж байгаа нь тэг хэм болж байгаа. За тэгэл хойгоосоо урагшлаад ирвэл дахиад хасах руугаа яваад ороод ирнэ зундаа. За Антарктидын их газрын 98% нь 4.7 км-ийн ийм урт зузаантай мөсөнд хучигдсан байна. Мэдээж альва хур тундас одоо Антарктидад хур тундас маш бага ордог. Орохдоо бороогоороо биш одоо цас хэлбэрээр цас болж орно. Гэхдээ маш бага орно. За нэг эргээс нэг 300 км-ийн зайдал хур тундас орно. За тэгэл эргээсээ бүр ингээд алсраад ирвэл гүн рүүгээ бол ерөөсө хур тундас орохгүй. Тэгэхээр цөл гэж хэлдэг. Ерөөсө хур тундас баг ордоггүй юм байна. За өмнө нь дэлхийн 4 далайтай байсан. Хойд мөсөн далай, номхон дэлгүүн далай, энэтхийн далай, Атлантын далай гэх 4 далайтай байлаа. Тэгсэн чинь номхон далай, энэтхийн далай, Атлантын далай гурвын өмнөд хэсэг нь бусад хэсгээс огт өөр орчин нөхцөлтэй байна гэж мэдсэн байна. За. Ингээд 3 далай урд хэсгийг тастаж аваад тэгээ Антарктидын далай буюу өмнөд далай гэж нэрлсэн. Тэгээд 5 далайтай болсон бид нар. За тэгсэн өмнөд далайн гадарга дээр усны температур 1-1.8 Цельсийн хооронд байдаг гинэ. Одоо дулаан гэсэн үг шүү дээ. Нэмэх 1-ээс нэмэх 1.8 Цельсийн хооронд байдаг. Тэгээ энэ хэсгийн далайн ёроолын гүн нь 50-аас 800 м гэдэм байна. Дунджаар нэг 500 м юм уу? Гэхдээ яг нэг тийм гүнхий юм шиг сонсогдоод байгаа боловч гүн газар бас байгаа л да. 3000 м хүрдэг юм гүн хонхрууд бас ёроолууд байгаа. Ийм газар амьдардаг амьтдын тухай өнөөдөр хэдүүлээ ярина гэсэн үг. За Антарктидад одоогоор 500 орчим төрөл зүйлийн далайн хавч хэлбэртэй сам орхой байна. 300 орчим төрөл зүйлийн 8 алж, дун, эмгэн хумс гэх мэт юм нялцгай биетэн байна. За энэс гадна 1000 орчим төрөл зүйлийн хөрсний хачиг, шавж, 230 зүйл загас, 45 төрөл зүйл шууд байна. Шууд бол миний мэдээснээс айгүй их юм байна. Тэгээ 17 төрөл зүйл хөхтэй амьтад ингээд ер нь бол ингээд нийтээр нь аваад үзэх юм бол нэг юм 2000 орчим төрөл зүйлийн амьтад амьдарч байгаа юм байна.
Ер нь бол бидэрт мэдэгдэж байгаа нь гэсэн үг. А гэхдээ 2000 гэдэг чинь бол тулцсан тоо биш. За ялангуяа тэр далайн оролын жижиг биетэй судлагдаагүй амьтдууд маш олноор байгаа шүү дээ. Ер нь үргэлжлэн шахуу юм шин төрлийн загас олдож идэг. Тийм учраас ер нь барагцаалж дунджаар хэлэх юм бол нэг 2000 орчим ийм зүйлийн тоо байгаа гэж амьтан байгаа гэж хэлж болох юм байна. За нэгдүгээрх нь хамгийн эхлээд хавч хэлбэртэн гэж байгаа юм. Тий, Антарктидын далайн хамгийн чухал амьтад бол крил гэж нэрлэдэг байгаа юм байна. За энэ крил буюу хавч хэлбэртэй ийм амьтад байна. Тэгээ энэ крил болохоор фитопланктоноор хоололдог, асар олноороо сүргэлэн амьдардаг ийм амьтан. Тэр фитопланктон гэдэг нь бол энгийн нүдэнд харагддаггүй ийм далайн жижиг ийм усны ургамал юм байна л да. Нарны гэрэл тусж байгаа газар бол ургаж ил байдаг, далаад ургаж. Тий. Тэгээд өмнөд далай буюу тэр Антарктидын далай крил нь за 1 км усанд 100000-аас 30,000 амьтдын нэгтршилтай ийм тэрбумаараа сүргэлж амьдардаг. Тийм тэгээд Антарктидын крил гэдэг нь бол биолюминесценц чадвартай гэдэг нь одоо биеэсээ гэрэл гаргадаг. Тий, люмин гэдэг чинь гэрэл гэсэн үг шүү дээ. Одоо нөгөө биолюминесценц гэхээр бид нар хамгийн сайн мэддэг гэрэлдэг цох. Тий. Ийм чадвартай юм байна л да. Тэгээд өөрөөсөө гэрэл гаргана. Тэгээд энэ гэрэл гаргаад хоорондоо харилцсан гаргасан гэрлээрээ бас өөрийгөө хамгаална. Ийм амьтан Антарктидын крил гэдэг газар хавч хэлбэртэн. Тэгээд энэ крилүүд бол урт хугацааны өсөглөнг төсвөрлөх чадвартай, хүйтэнд маш сайн тасан цогцсон ийм амьтад байд юм байна. Антарктидын крил 6 см хүртэл томордог гин. Жижиг. Тий, 6 см 2 г жинтэй. Тэгээд 6-аас 7 жил амьдардаг ийм сонио амьтад байд юм байна. 2 г гэхэд бас удаан амьдард юм тий. Тий. Тэгээд ийм хавч хэлбэртнийг бусад усны амьтад нь идэж амьдардаг. Ер нь бол хүнсний нөгөө хоол тэжээлийн гинжи эхлэхэ гэж байгаа шүү дээ. Тэр нь тэрийг идэ, тэрийг идэ. Ингээд явахаараа хоол тэжээлийн хүнсний хоол тэжээл эхлэхний хамгийн доор байрладаг. Антарктидын экосистемийн гол тулгуур амьтан. Тийм байна. Гэж байна. Хүнс болж байгаа учраас. Тэгж гол тэжээл. Тэгэхээр оцон шуунууд иддэг юм байна, халимнууд иддэг юм байна энэ крилийг. Зарим төрлийн далайн хавнууд иддэг. Тэгээд усны шувууд бас крил идэнэ. Юун дээр очиж байгаа. За Антарктидын амьтад жилдээ л гэхэд 500 сая тонн крил иддэг гэсэн ийм тооцоо гардаг. Тэгсэн чинь одоо амьтдын ээжүүгээр бас хүмүүс энэ Антарктидын крилийг бариад ингээд ашиглаад эхэлсэн гин. Энэ крилийг хоол хүнсэнд ашигладаг юм байна. Хүмүүс бариад. За тижээвэр амьтны болон загсны хоол хийж зардаг. Тий, ийм юм байна. Тэгээд энэ крилийн боловсруулсан тос бол омега 3-аар маш баялаг. Далайн болохоор тийм байна. Тэгдэм баг. Тэгээд хүнс эмийн салбарт энэ крилийг бариад тосын шахаж авч ингэж хэрэгэлдэг. Омега 3-аар баялаг болохоор. Тиймээс ер нь бол тоо толгой нь эрс буурч байгаа. Тэгээд хэрвээ энэ крил гэдэг Антарктид байгаа крил гэдэг амьтан устж өгөө болох юм бол Антарктидын маш олон амьтад өгөө болно. Энүүгээр хоолж идэг. Тий, хоолыг болчихоо дагаад. Одоо лавын гол дээр энэ нэг дүрсийг харсан чи яг санаанд орж энэ заримдаа нөгөө нэг юм загас маглаа хөглөг нэнүүл дээр гарч ирээд идэг ийм амьт юм биш үү? Энийг крил гэдэг байгаа юм байна. Нүдний амар том. Энэ юм уу? Нэг юм сам хорхоо шиг л. Харин тий сам хорхоо шиг. Гэтэ чинь хамаагүй жижиг юм л дээ тий. Тийм бах. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлөлийн Улаанбаатар хотод 14 цаг 20 минут болж байна. Уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа гэсэн үрэйтаагаар доктор Баатрын элэг цэвэрлэх бэлтгэл хамтран ажиллаж байна. За Баатар брэнд бол ард түмний дунд хүмүүсийн дунд бол эрүүл мэндийн олон төрлийн цайгаар их алдартай. Баатар цай гэдэг хүмүүс аюул сайн мэддэг юм байна лээ. За харин одоо энэ брэнд болохоор элэг уушиг цэвэрлэх ийм уухад хялбар ийм бэлтгэлтэй болж байгаа юм байна лээ. Ер нь бид нэг хаяа нэг за нэг жоохон өвдчмөр ч юм уу нэг жоохон эвгүй болоод хамбал вакуус авч угаал нэг эрүүл мэндэд анхаарч ингэж өөрсдөө ойлгоод идэг шүү дээ. Тэр чинь ингээд нэг юм уухад эвтэйхэн савлгаатай учраас за тэгсэн чинь манай Монголын бүтээгдэхүүнүүд яг юм уухад эвтэйхэн савлгаатай болчиж ер нь баг нэг ундаа шиг гэх юм уу те. Тий ингээд зүгээр ингээд тагийн онголол яг хүүхдийн нэг юм шахаж уудаг ундаа шиг л юм байна. Нухшны юм шиг те. Тий. За тэгэхээр энэ элэг цэвэрлэх бэлтгэмжийн тухайд бол ер нь бол элэг гэдэг чинь хүний биеийн лаборатори гэдгээ элгээр маш олон зүйл дамждаг. Бидний шүвдэг. Тий, бидний идэж удаж байгаа юмнаас хордож байгаа тэр хорыг чинь хамгийн сайн цэвэрлж байгаа зүйл бол элэг. Тэгэхээр элэг өөрөө айгүйх нөгөө нэг юм хордож байгаа учраас тэрийг элгийг бид нар бас нэг хорыг сармжуулж байгаа хэрэгтэй. Тий, элэгний хэсгийг нөхөн төлжүүлэх үйл ажиллагааг энэ элэг хамгаалах бэлтгэмэл сайн дэмжиж өгдөг. Боцын солилцоог эрчимжүүлж хоргоожуулна. За ялангуяа энэ хоргоожуулна гэдэг агаарын, хүнсний, хөрсний, хоолны гэж маш олон төрлийн хордлогыг бид нар авч идэг шүү дээ тий. За тэгээд мэдээж арх согтруулахундаа хэрэглэх үед элгийг маш сайн хамгаалж өгнө. Тэгэхээр хэрвээ үнэхээр уухан тодорхой олчих юм бол урьдчилаад нэг элэг хамгаалах бэлтгэл уучих юм бол таны элэг бол харьцангуй гайгүй юу яах нь хордох нь. За тэгээд мэдээж элэгний өөгчлөлтийг багасгадаг гэж байна. Архины бус шалтгаанд элэгний өөгчлөлтийг
бас намжаадаг гэж байна. За илэг бол мэдээж ингээд арх согтруулах хундаа ууж байгаа бол мэдээж илэг хордон. За дээрэс нь эмэнд бас илэг гэмтэж хорддог юм байна. Янз бүрийн ийм тэгэхээр ингээд янз бүрийн нэг ялангуяа сүрээгийн ийм бол илгэний өрөвсөл үүсгэх гэдэг учраас энийг бас давхар ингээд уух юм бол таны илгийг хамгаалдаг юм байна. За хэрэглэгчийн сэтгэл ингэсэн байна. Би тэдгээр Монгол орны хөрсөнд ургасан ургамлуудыг сайн мэддэг ч гэсэндээ олж ханалж ууж чаддгүй. Ингээд бэлэн шууд аваад уух боломжтой байгаа нь маш сайхан байна гэсэн байна. Нэрэл бас тийм юм да тий. Тэгээд ийм байла. Уухад ямар мэдрэмж төрж ин гэхэлэр ер нь бол ингээд нэг юм таман уу гэхэлэр надад нэг тийм жоохон хурц амттай санагдаад би уухгүй дундаас ганц хоёр ууж байгаа хайчдаг байхгүй. Энэ илэг цэвэрлэх уушиг хамгаалах бэлэмлүүдийн хувьд болохоор яаж ингээд тэгэхээр нэг тийм цаашиг айгуу гоё юу амттай юм бэлээ. Тийм билээ. Тийм зүгээр л надад бол ямар ч тийм ингээ нэг юм янз бүрийн тод амт байхгүй амт. Хашуунисан байхгүй. Тийм байхгүй. Уухад амар юм бэл. Уусны дараа эмээ минь санаанд орлоо. Яг л хүүхэд байхад минь эмээгийн минь өгдөг цайны амт байна гэсэн бэлээ. Тэгэхээр ийм гоё сулвтар амттай. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 72 70 90 гэсэн дугаараас авнаа. 72 70 90 за мөн 88 15 70 79 утсаар авч болох нэ. За манай нэвтрүүлэгтээ уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа гэсэн үрэтээр доктор Баатрын илэг цэвэрлэх бэлтгэл хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За бид Антарктидын амьтдын тухай ярьж байна. Антарктид буюу өмнөд туйлд ямар амьтад байдаг вэ? За ер нь бол бусад талаатай харьцуулаад үзэх юм бол өмнөд талаад маш цөөн төрөл зүйлийн буюу 320 орчим юм төрөл зүйлийн загас бүртгэгдсэн байдаг. За түрүү хэлсэн шүү дээ тийм ээ үргэлжийн шин зүйл төрөл зүйл олдоод байгаа гэд. Доор иж ер нь бол 500 орчим юм төрөл зүйл байгаа гэдэг нь баталгаатай юм байна. За Антарктидын загаснууд болохоор туйлын хүйтэн хит даралттай хүчил төрөгчөөр баялаг далайн орчинд амьдрахад гайхалтай сайн дасан зогссон ийм чадварлаг загаснууд байдаг. За бас эдгээр загаснуудын дийлийнх нь зөвхөн Антарктидын бүс нутагт за өмнөд талайд л амьдардаг өөр газар байдаггүй ийм зүйлүүд байдаг гинэ. Ер нь бол ийм амьтдыг эндемик гэж нэрлэдэг. Зөвхөн тэндээ л байдаг гэсэн. Яагаад гэвэл нэг орчин айгүй өөр учраас тэр орчинд л тасаж амьдраад байна шүү дээ. За Антарктидын загаснууд хасах 1.8 градус хүртэл хүйтнээс за хүйт усанд амьдардаг. Тэгээс 2000 м хүртэл гүнд амьдардаг. 2000 м-ийн гүнд амьдран гэдэг чинь бол айгүйх даралтыг төсвөрлөн гэсэн үг ч тийм. Харин сони тий. Тийм тэгэхээр ийм учраас нөгөө физиологийн хувьд буюу гаднах нэг юм харагдаж байгаа байдал биеийн тэр нөгөө физиологийн хувьд бол айгүй өрмөц шин чанарууд ихтэй байна л да. За жишээлбэл айгүй сонин зүйл нь болохоор энэ загаснуудын хувьд хөлддөггүй уурагтай байдгийг гинэ. Мэдээж ийм хүд усанд байгаа чинь. Харин антифриз гликопротеин гэдэг байгаа. Гликопротеин гэхэр чинь нүүрс ус уургийг нийлэх гэсэн үг байхгүй юу? Тэгэд энэ хөлдөөдөггүй тийм тусгай уураг байна гэсэн үг. Одоо хүмбэл хөлдөөд өгчдөг штэ. Машинд антифриз хийдэг штэ. Хөлддөггүй ийм шингэн. Өгөлтэй антифриз гэдэг чинь антифриз гэдэг чинь хөлддгийн эсрэг гэсэн үг штэ. Яг үнэ тийм. Тэгэхээр энэ уураг яг яад юм гэхээр цус болон эд эсэд байгаа усыг нь хөлдөхөөс хамгаалчт юм байна. Тэгээд мөсөн талдуудыг бас устгадаг. Эсвэл томорхоос сэргийлдэг. Тэгэхээр энэ амьтан ерөөсөө ингэ нэг юм хөлдөөд өгчихгүй яваад идэг нь энэ хөлддөггүй уурагтай холбоотой хана. За хоёрдугаарх нь зарим загаснууд цусны улаан эсгүй байдаг гинэ. Эсвэл бүр зарим тохиолдолд маш бага улаан эстэй байдаг гинэ. Ийм учраас ер нь бол яг энэ далайн загаснуудын хувьд болохоор дандаа цайвар өнгөний цустай харагддаг. Бид нар цус гэхээр л дандаа улаан өнгө төсөлдөг штэ. Тийм үү. Тийм тэгээд цусны улаан эстэй учраас тэр чинь улаан харагдаад идэг. Харин энэ загаснууд улаан эс байхгүй учраас цайвар өнгөтэй. За заримдаа бүр юм тунгалаг өнгөний загас харагддаг гэж байна. За. Тэгээ хүүд усанд нөө өвчл төрөгч хангалттай байдаг учраас цусны пигмент хэрэггүй болсон ийм дасан цохилгоотой юм байна л да. За бас нэг айгүй сонин ийм өрмөс шин чанар нь юу гэхээр бодисын солилцоо айгүй удаан байдаг гинэ. Удаан байгаа учраас энерги зарцуулах шаардлага нэг байхгүй. Эрчим хүчээ хэмндэг айгүй урт насалдаг ийм загаснууд байдаг онцлогтой. За мөн маш бага температур буюу хасах 2 градусын орчинд амьдрах чадвартай байдаг гэж байна. Хоёулаа дээрний загаснууд ярьж байгаа чинь тэд нар чинь ер нь бол нэг 26 мургагийн градустай юм бүлийн усанд амьдрах юутай байсан шүү дээ. Цохилгоотой байсан шүү дээ. Тэгсэн чинь эдгээр чинь бүр хасах 2 хүртэл хөлдөхгүй байгаад байна. Ер нь бол хасах руу орлоолвол тэгэл ямар ч амьд бийт одоо бидний мэддэг ихэнх амьд бийт хөлдөн шүү дээ. Ер нь тийм тий. Юу яадаг гин Антарктидын загаснуудыг ярих гэхээр баг бүх загаснууд зөвхөн тэндээ амьдардаг. Одоо түрүүний хэлдэг зөвхөн тэндээ амьдардаг амьтыг эндемик гэж хэлээд байна тий. Тэн шил ухааны хэлээр бол. За тэндээ л амьдардаг өөр газар байдгүй ийм загаснууд. Тэгэхээр Монгол нэршил бол байхгүй. Мэдээж латин нэршилтэй ийм загаснууд бол байна. За тиймээс Антарктидын загаснууд мөсөн тэнгисийн доор за далайн ёроолын хатан дунд амьдардаг гэж ойлгож таарна. За ер нь бол хүмүүсийн мэддгээс нэг сагамхай загсны хоёр төрөл зүйл Антарктидад байна. Тэгээд могоо загснууд аягүй байдаг гин. Тэр чинь нөгөө нэг даралттай холбоотойгоор ингээд юу яадаг баха та. Тим хэлбэртэй болоод тасан зогцсон магадгүй. Хамгийн том загс нь гэвэл за нэг 2 м урт 100 кг жин татдаг Антарктидын шүд загс.
100 кг-ийн татдаг бас том юм байна. Тий том. Тэгээд баг 45 жил амьдардаг ийм загас байд юм байна. Антарктидын шүдэд загас. За түрүүний хэлсэн нөгөө нэг цайвар цагаан өнгийн биетэй цагаан цустай загсыг болохоор ice fish гэж хэлдэг гинэ. Мөсөн загас гэдэг. Тий. Тэгээд бас гэрэлтдэг загаснууд байдаг. За Антарктидын загаснууд бол крил, планктон идэж амьдрна. Мэдээж бие бинийгээ бас барьж идэнэ. За өөрсдөө бие бинийгээ барьж идчихэд тэгээд өөрсдөө болохоор оцон шувуунд бариулна. Усны шувуу загаснуудыг нь барьж идэн далайн хав халимны хоол болдог. За ингээд экосистем буюу тэр хоол тэжээлийн гинжин эхлэхээний диаграм дээр бол дунд үед холбоос болдог ийм амьтдыг бол загас гэж хэлж байна. Тий мэдээ судлагдаагүй олон төрөл зүйлийн загас байгаа бах. Зүгээр том загас агнуурын хөлгүүд бол сүүлийн үед өмнөд талай буюу Антарктид руу гардаг болсон. Тэнд очиж загасчилдаг болсон. Тийм болохоор ер нь бол тэндээс ингээд загас их бариул дахиад загас цөөрөх аюултай юм байна. Гэтэ гэрэлтэй загснууд байдаг гэхэлэр сонирхолтой юм тий. Шүн яаж харагддаг бол. Тэгээд чи цус нь ингээд нэг тийм одоо юу гэдэг юм өнгөхгүй баг ус шиг те нэг ийм цайвар цагаан цустай гэхээр надад үнэхээр ягаад ч буухгүй байна. Доторх идэрхнүүд нь тэр нэг шавд харагдана л гэсэн юм шүү дээ. За Антарктидын бүс нутагт амьдардаг шувуудын талаар одоо үргэлжлүүлээд яриа л да. Ямар шууд байна. Миний мэдээснээс олон төрөл зүйлийн шувуу байдгийн билээ. Би ер нь бол айгүй цөөхөн байх л гэж бодсон нэг. За нэг гарын 13 дотор багтахаар болов гэж бодсон чи айгүй олон байдгийн байна. За туйлын хүйтэн салхитай мөстэй орчинд амьдрахад ийм гайхамшигтай зохицсон бас шувуунууд байгаа даа. Энэ шуунуудын олонх нь далаад амьдрахад зогтсон юм усны шууд байдаг. Тэгээд мөсөн тэнгис түүний эрэг орчмоор ангахаа гаргаад тэгээд амьдралынхаа ихэнх хугацааг тэнгист өнгөрүүлдэг ийм шуунууд байдгийм байна. За одоогоор Антарктидад 45 шууны төрөл зүйл бүртгэгдсэн байгаа. Эдгээрээс 8 нь пингвин, үлдсэн нь усны шууд. За. За пингвин буюу оцсон шууч нисч чадахгүй шүү дээ. Нөгөө далавчтай байж байгаа тэр нь хувирсаар агаад хөөх юм сэлэр болцсон. Тэгээд сэлэд зогцоод тий. Тэгээд жилийн хамгийн хүйтэн үе буюу 7 дугаар сарын дүн өвлөөр өндөглөж үрждэг юм сони амтан. Тэгээд Антарктидын оцсон шуу нь одоо түрүүн нөгөө хэлсэн шүү дээ 8 юм пингвин байна гэж яриад байгаа шүү дээ тий. За жишээлбэл нэгдүгээрх нь эзэн хаан оцсон шуу гэж байгаа. За хамгийн том оцсон шуу нь тий бүл дотроо байж идэг 120 см өндөртэй тэгээд мөсөн дээр өндөглөж ангахагаа өсгдөг ийм шуу байгаа. За Аделийн оцсон шуу гэж бас байдаг юм байна. За энэ болохоор мөсөн тэнгисийн эргээр сүргэлж амьдардаг хамгийн өргөн тархсан оцсон шуу юм гинэ. Ер нь хамгийн өргөн бидний хамгийн сайн мэддэг ч юм бол энэ Аделийн оцсон шуу юм байна. За энэс гадна жинтүү оцсон шуу гэж байна. Тий би жинтүүгийн нэг оцсон шууны юу баримт кино үзчихсэн. National Geographic дээр. Тань яг нөгөө толгойн дээр цагаан зураастай. Тий. Тэгээд ус нь маш хурдан сэлдэг ийм оцсон шуу байгаа. Харин Gypstrap гэдэг ийм оцсон шуу бас байдаг мэн. Chinstrap гэдэг. Chinstrap за. Тий, за Chinstrap энэ яа гэхээр 90 доогоор хар зураастай төрөл гинэ. За юун дээр 1430 минут болж байна. Нэвтрүүлгийн дэмжиж ажиллаж байгаа мэдээллийг хүргэчихээ тэгээд үргэлжлүүлье. Дэмжиж ажиллагчаар Дриклор хэд үлрэл таагүүнээр ард хоцорлоо гэсэн үрэтээр ажиллаж байгаа. Дриклор хөлс дарагч. За хэрвээ танд дараах шинж тэмдгүүд илэрдэг бол наашаа анхаарлаа хандуулж агаад. Одоо жишээлбэл гарын алга хөлөрдөг, байнга нойтон байдаг, суг ба хөлийн уул нойтон байдаг, хит хөлөрдөг, холмоос таагүүнээр шивэр зэрэг ийм шинж тэмдэг илэрдэг бол Дриклор хөлс дарагчийг хэрэглэхийг зөвлөж байна. За ингэ нэвтрүүлгийн дэмжиг ажиллагчаар Дриклор хөлс дарагч. Баярлаа. За оцсон шувууд Антарктидын оцсон шуудуудыг ярьж байна. За тавд нь болохоор макароны оцсон шуу гэж нэр ийм төрлийн оцсон шуу байд юм байна. Толгой нь ийм шар үстэй чулуун дээр үрэлдэг. Толгой дээр шар үстэй. Энэ юун дээр гардыг Happy Feet гэдэг нөгөө нэг бүжгэлдэг юм оцсон шуу бүжгэлдэг хөвгөлтэй кино байдаг хгүй. Тэрэн дээр гардаг хгүй. Нэг найз нь ийм шар үстэй. За хааны оцсон шуу Антарктидын их газар дээр гардгүй ойролцоох арлууд дээр амьдардаг ийм том биетэй оцсон шувуу байна. Тий. Тэгээд Rockhopper оцсон шувуу гэж байгаа юм. Энэ болохоор үсэрч явах чадвартай. Тэгээд нэг ийм хадуур шиг хэлбэртэй хөмсгтэй. Тий ингээ хөмсгөн юм бүр ингэ махис юм. Тий хадуур шиг. Хөглөг энэ өндөр гардаг. Хөглөг энэ өндөр гардаг. Тэрний Happy Feet дээр ингээ ийм олон төрлийн оцсон шуунууд байдаг хгүй. Сонин. Одоо лайвын голоор зураг нь өгдөж штт. Ямар инээтэй зэрэг юм бэ? Тий, ийм шар үстэй, шар хөмсгтэй, ийм оцсон шуу байгаа хөө. За одоо энэ өстэй. Энэ ч нэг юм хоолонд нэг юм хийчихдэг байхгүй энэ өгч. Юун дээр Happy Feet дээр амар ууртай, дэлжгансан нөхөр нь.
Харин тий харах царайны л угаасаа нөгөө нэг юунаас олоод байна. Хөвсгнийхаа хэлбэрээс олоод байна тий. Зүгээр харж байгаа юм шиг мөртлөнгөөсөө зэвүү хараад байгаа шиг. Тий тэр найзуудынх нь ингээд бүх төрлийн одоо ингээд харч тэр Happy Feet гэдэг хөгжөлтэй кинон дээр ийм олон төрлийн оцсон шоунууд юм байна. Тий энэ нь болохоор ингээд юм бол ингээд уурлал өөр хүмүүстэй хэрэлдэх гэлээд ингээд. Ус ер нь зан төлөвийн тим юм болоо дандаа ууртай зэрэгт харагдаад байх юм. За энэ болохоор Rock Hopper гэдэг ийм оцсон шоу. Тий өсөрч явах чадвартай хадуур шиг хэлбэртэй ийм хөмсгтэй шоу. За Royal оцсон шоу гэж байгаа юм. Австрали ТV-ийн ойролцоо арлууд руу нүүдэлж амьдардаг. Тий өвөл болоход нүгөө явчихдаг. Ийм төрөл зүйлүүд байна. Тэгээд император буюу нэг эзэн хааны оцсон шоу нь 4 давхар өдтэй 60 химийн хасах 60 химийн хүйтэнч тоохгүй байж идэг. Тий хилэн дээр юу ч тавилгүй буюу 90 хоног юу ч идэхгүй ингээд цосч чаддаг нөгөө эмгэгчин яваад гэдэг тий. Тэгээд өндгөө тараад ирэх чинь 90 хоног юу ч идэхгүй ингээд өндгөө тараа зогсож идэг. Тэгээ хөрх юм хамууч ингээ алдчихд юм билээ шүү дээ. Тий. Тэгээд чи ингээ нөгөө нэг эмгэгчин ингээд зайлвал замдаа ингээд эрсдэд ингээд бариулцсан ч юм уу те өгцөн бол тэгэл хүлээсээр байгаа заримдаа өгдөг. Амар тэр зүйтэй харамсалтай. Тий. Тэгээд дэлхийн баг бүх оцсон шувууд баг бүгдээрээ Антарктидэд амьдардаг. За яг гоо Галапагосын арал дээр бол оцсон шувуу байдаг. За энэ бол Антарктидэд огт хамааралгүй. Тийм тийшээга нүүдэлтгүй цор ганц тусдаа бие даасан төрөл зүйл. Тэгээд бусад бүх оцсон шувууд бол Антарктид болон Антарктидын эргэн тойрны тэнгист нүүдэлж амьдардаг юм байна. За Антарктидад амьдардаг далайн буюу усны шуудын гол төлөөлөгчдийг ярил л да. Одоо сая ингээд шуудын үед бол 8 төрлийн пингвин байна гэж ярьсан шүү дээ. Тэгээд энэс гадна үлдсэн нь болохоор дандаа усны шууд гэдэг. За альбатросууд байдаг. Хоёулын талаар ярьж байсан маш том далавчтай. Далавчаа дэлгэхэд 3.5 м хүрдэг гэдэг. Тий. Тий. Тэгээд нөгөө салхины эрчмийг ашиглаад ингээд нөгөө агаар дээр хөвөөл ерөөсөө өөрөө хүч гаргахгүй. Тий, өөрөө хүч гаргаж нөгөө дивхгүйгээр ингээд байгаад идэг. Тэр чи одоо илэн халих гэдэг гинэ. Монгол хэлээр илэн халина гэдэг бол өөрөө ямар ч хүч гаргахгүй зүгээр ингээд салхины урсгалыг ашиглаад ингээд хоёр тишээ ингээд илэн хальж нисгийг хэлдэг гин. Дуун дээр хүртэл гардаг шүү дээ. Тий, илэн халин гэдэг байгаа шүү дээ. За жишээлх юм бол энэ Тинүүлчи альбатрос бүр 10,000 км буухгүй нисч чадна. Тэгээ 60 хүртэл насалдаг гэж байгаа. Энэ шуучин одоо Антарктидад байдаг гэсэн үг. За хоёр дахь төрөл нь болохоор битрэлүүд гэж байна л да. Энэ болохоор Антарктидад хамгийн олон тоогоор байдаг шуудын нэг гэж байгаа. Тэгээд усны гадаргуу дээр шахуу одоо бүр юм амар доогор нисд юм байна. Тэгэнгүүтээ нөгөө крилгээдсэн шүү дээ төрөний крилүүдээ чи шууд ингээд юу усны мандлаасаа бариад идчихдэг. Дотроо цасны битрэл, авраг битрэл гэдээ бас хоёр анз байгаад байгаа. За 3 дахь шувуу болохоор секва шувуунууд гэж байд юм байна. За эдгээр яа ингэ тэгэхээр маш төргөн зан авиртай махчин шууд идэгнэ. За оцсон шувууны хангайхаа өндгийг шууд ингэ юу ч болоогүй юм шиг шууд ингэ булаагаад ингэ идчихдэг. Йоо за. Тэгээд хамгийн амар нөгөө нэг мэдээж оцсон шувууч буцаагаад ингэ өндгөө харамлаад дайрах гэж тий тэмүүт ингэ нисээ явцдаг. Хамгаалтын аргатай гэсэн. За энэс гадна дөрөвдүгээрх нь бүрхүүл хушууд гэж ийм шувуу байдаг. За энэ болохоор айгуу сонь юу ч хамаагүй идчихдэг. Ерөөсө бүх төрлийн өөртөө таарсан юм идчихдэг. Амар сонь амт юм билээ. Тэгээд Антарктидын хог цэвэрлэгч гэж нэрлсэн нь болохоор яг юм юу ч хамаагүй идчихдгээс нь л болсон. За. Юу л таарлан тэр болгоныг идчихин. Тэгээ оцсон шувууны ангахаа тижээх гэж нөгөө эдгээр чинь нөгөө гуйлгдсан байлээ шүү дээ. Гуйлгаад тэгээ тэрүүгээр ангахаагаа хоолдог. Тэгж гуулгаж гаргасан загас крил зэргийг нь булаагаад идчихин. Тэгдэм байлээ юун дээр тэр барбекюн дээр тэгжийлээ. Яг бүр ингээ хажуугаар нь дайраад байгаа юм чи. Амар. Тэгээ боломж олдох юм бол бас ингээ дигдээхээ өндгийг ингээ хулгаалаад идчихдэг гэж байгаа байхгүй юу? Юу л юу идчихин. Тэгээд энэ дээрээс нэмээд эрэг орчмын үт хорхоо, амьтдын сэгзэм, өтгөн хүмүүсийн хайсан хог хоёул юу л таарна тэр болгоныг идэнэ. Холимог идчихдэг гэхэд ч багтана. За дараагийнх нь болохоор хар галуу. За хар галуу Антарктид төрөл очдөг юм байна. Манайд ирээд нэг хэсэг чи манайхан чи хар галууг алаараа ястаа нэг. Бүү юм бас тий. Амар их загас иддэг юм байна. Ялангуяа тэр хамаг загас амчлаа гэж. Тий хамаг загас идчихдэг гэж. Өвгийн нуурны манай арангайхан тэгэхэдтэй айгүй юугаасан. За эрдэмтэд хар галууг бол далайн хэрэг гэдэг гинэ. Том биетэй. За далавчаад илэхэд бараг 1 м хүрнэ 6.3 кг жинтэй. Тэгээд загас барихтаа бол онцгой авьяастай. 45 км хурдтайгаар нисч чаддаг. Хурдаа авч нисч чадна. Дээрээс нь далайн гүн рүү 45 м гүн рүү шумбаад орчдөг. Сайн 45 м гэж юу гэсэн үг юм бэ? Амар хүн харин тийм 45 м гүн рүү ингээ загас хоолныхоо хойноос ингээ шумбаа явцдаг. Тэгээд усан дотор 2.5 м секундын хурдтай сэлдэг гэхээр усан дотор зүгээр баг загас чиг байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгээд загасны араас ингээ бүр сэлээд очоо бариад авдаг. Зарим загаснууд ч хүртэл ийм хурдан сэлж чаддгүй багч үлээ. Харин тийм штэ. Тий. Тэгээд энэ хар галууч нэр илдэвтэй нөхөд. Том, жижиг, амттай, амтгүй бүр хамаагүй бүх төрлийн загасыг идэнэ. Зөө. Тэгээд дээрээс нь маш их идэнэ.
Харин тийм гэсэн Үнэхээр загас идэвхтэй. үлэмдэг гэсэн. Тий, ерөөсө өдөрт нэг харгаалаа өдөрт 25-аас 30 загас иддэг. Ерөөсө баг өдөр шингээ. Тий, тэгээ нэг харгаал бол өдөрт 25-аас 30 загас иддэг. Ийм маш их загас иддэг ийм амьтын юм байна. Тэгээд харгалуунаас гадна цахлаа, морин цахлаа гэдээ бас ингээд чинь олон шувуунууд байна. Нийтдээ нэг 45 төрөл зүйлийн шувууд Антарктидад байгаа. Ер нь бол Антарктидын шувууд маш холын зайд нисэж нүүдэлдэг. 100 Антарктидад ирээд тэгээ өвөл болохоор буцаа явчихдаг. Тий. Тэгээ Антарктидын их газрын ийм чулуурхаг, эрэг, за ойр хавын арлууд дээр жил бүрийн хавар за нэг 10 сард гэж байгаа байхгүй. Юу чин Антарктидын зуны оргил чинь баг 1 сард үүдэх хаа. Манайхтай бүр яг эсрэг үүд юм байл. Тий. Тэгэнгუთ хавар нь бол 10 дугаар сард болдго юм байна. Тэгэнгуთ 100 сая шувуу цугладаг гэсэн. Антарктидад 100 сая шувуу цугладаг. Уур амьсгалын өөрчлөлт дээрэс нэг мөс хайлаад байгаа учраас шувуудын үүрээ засах буух ийм одоо газрууд нь багасаад байгаа юм байна л да. Тэрнээсээ болоод хоолных нь олдцсон ч гэсэн буурж байгаа. Иннээс үүдээд ер нь бол Антарктид руу очих шувуу жил ирэх тусам цөөрж байгаа. Тэгээ өмнөд далай буюу Антарктидын далайд дээрээс нь хүмүүс нөгөө крил олборлоод загас агнуур хийгээд эхэлсэн. Тэг ийм болохоор ер нь бол шувуудын буюу Антарктидын амьтдын хоол тэжээл дээр бол ер нь жоохон хомсдох тал руу орж байгаа гэж үздэг юм байна. Бас эвгүй юм болж байна. За, Улаанбаатар хотод 14 цаг 38 минут болсон байна. Хамтран ажиллагчдад танилцуулаад үргэлжлүүлье. Хиймэл оюун суурилсан иргэний хамгаалдаг E-Mongolia хамтран ажиллаж байна. За, E-Mongolia одоо бол маш олон хүн болон гар утсан дээр татсан байгаа. E-Mongolia интернетгүй үед ч та ашиглаж болдог. Тэ 24/7 интернетгүй үед ашиглаж болно гэдгийг надад бол үнэхээр гоё байгаа. Харин та интернетгүй байсан ч E-Mongolia-г ашиглаж болно. За тэгээд E-Mongolia-гаас өөрт хэрэгтэй бүх төрлийн лавлгаануудыг та авчиж болж байгаа юм. За, жолоочтой тээврийн хэрэгслийн татварыг E-Mongolia системээр хялбархан төлөх боломжтой болсон байна. Хуулийн дагуу автоэврийн болон өөрөө явж хэрэгслийн албан татварыг жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяа татварын албандаа төлөх ёстой гэж заасан байдаг шүү дээ, тийм ээ. За, хэрвээ та төлж амжаагүй явбал E-Mongolia системээр яаралтай төлөх боломж байна. За, жишээлбэл ингэж тодруулах юм бол нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 718 мянган тээврийн хэрэгслээс 228,710 татвараа төлөөд байна гэж юм л та. За, тэгэхээр 100 мянга гаруй иргэн татвараа төлөөгүй байна гэсэн үг. За, энэ төлөөгүй хүмүүс яг яаж төлөх юм бэ гэхээр E-Mongolia системд өөрийн бүртгэлээрээ нэвтэрчин. Тэгээ үйлчилгээний хэсгээс нь татвар төлөх гэдэг энэ үйлчилгээ сонгоч. Дээр нь бичээд нөө татвар гэхээр гараад ирдэг шүү дээ, тийм. Тэгээд тээврийн хэрэгслийн мэдээлэл шалгасныхаа дараа татвараа шууд ингээд цахимаар төлчих. Нийт тийшээ очиод банкнд очиод мөнгө тушаагаал юм юмрөөс аахгүй. За, тэгээд ер нь бол E-Mongolia-гаас лавлгаануудыг авдаг болцсон. Сүүлийн үед би л ер нь бол иргэний өргөлийг авч явах болцсон. Тий. Тэгэл E-Mongolia-гаас харуулад юучдаг гэсэн. Одоо жолооны өргөлийг гэсэндээ ингээд хүмүүс жолооны өргөлийг чи хаав гэж асууха болцсон шүү дээ. Цагдаа нар. Тий, шууд нөгөө шалгаа өөрөө шалгаал явчихдаг болсон. Тий. Регистрээ хийлээ шалгаа явчихдаг болцсон байгаа даа. Тий. Тэг ер нь ийш тийшээ очиход E-Mongolia-г татаад утсан дээрээ бүр яг бэлэн байлгаж ийн гэвэл айгүй амар болсон билээ. Эмнэлгээр явхад л бүр айгүй гоё. Одоо жишээлбэл би эмнэлэгт очиод усын эмнэлээс цаг авлаа шүү дээ. За ер нь хувийн эмнэлэг байсан ч гэсэндээ ялгаагүй E-Mongolia дээр шууд нотификейшн ирж илээ, мэдээлэл ирж илээ. Та тэр тасагт тэдэн цагаас цаг авсан шүү. Бас төөрчүүл E-Mongolia-гаар нэг хаяг шиддэм бил ч онцгой байдлыг дуудаж болдог. Тийм үү. Тий, нөгөө нэг 3 үг бичдэг штэ. Тийм штэ. Тий, одоо чинь ингээд төөрчүүл цэгийн мөгийн уул ингээд ийм 3 үг бичээд ингээд шийдчихвэл тэр 3 үгээр чинь юу нэг хайлт хийгээд таны координатыг тодорхойлоод тэгээд онцгой байдлаа олдог. За, илүү дэлгэрэнгүй мэдээллийг ema.gov.cg-ийн гэсэн вебсайтаас авна. ema.gov.cg-ийн. Facebook-ос E-Mongolia гэдэг хайгаад албан ёсны хуудсыг дагаад цаг тухайн мэдээллийг авах боломжтой. Харин утсаар мэдээлэл авъя гэх юм бол 1111 гэсэн дугаар руу залгаад 2 гэсэн дотор утсаар нь холбогдох юм билээ шүү. Манай нэвтрүүлэгтээ Хиймэл оюун суурилсан иргэний хамгаалдаг E-Mongolia хамтран ажиллаа. Баярлалаа. За, баярлалаа. За, бид Антарктидын амьтдын тухай ярьж байгаа. За. Энэний дараагаар сүүгээр бойжигчд буюу хөхтөн амьтад руугаа орё доо, тийм ээ. За, хөхтөн амьтдын тухайд байгалийн хатуу ширээ нөхцлөөс болоод Антарктидад сүүгээр бойжигч амьтдын ерөөсөл 17 төрөл зүйл бүртгэгдсэн байдаг. За, эдгээр нь хураа газар дээр амьддаг нэг ч амьтад ерөөсөө бол байхгүй. Бүгд далайн тэнгисийн амьдралтай ийм амьтад байгаа. За, Антарктидад нийтдээ 17 төрлийн хөхтөн амьтад бүртгэгдсэн байгаа. Тэгээ одоогоор л үүнээс 6 далайн хав, 11 нь халим.
Ингээл болоо ерөөсөн. За далайн хавнаас эхлээд яриа л да яг ямар далайн хав байд юм бэ гэхээр нэгдүгээрх нь Виделийн хав гэж байд юм байна. За энэ болохоор Антарктидын мөсөн орчинд амьдардаг туйлын мөсөд гайхалтай тасан зогцсон юм далайн хав байгаа. Тэгээд Антарктидын хамгийн өргөнд тархсан хамгийн сайн судлагдсан далайн хавын нэг юм байна л да. Амьдрах орчин, зам төлөв, амьсгалын чадвараар аюулгүй онцлог. За Видел Сил гэдэг юм яг өөрийнх нь нэр байгаа. Энэ болохоор Антарктидыг тойрсон Виделийн тэнгисийг нээсэн Английн байгаль судлаач Джеймс Виделийн нэрээр нэрлэгдсэн ийм хав юм байна. За. За ингээд энэ хавны тухайд 3.5 м том болно. За. Айгуу том. 600 кг жин татна. 30 жил амьдардаг гэж байгаа. Тэгээд арьсан дороо зузаан өхөнд даврахтай тэр нь биеийн дулааныг айгуусаа хадгалж өгдөг гинэ. За. Тэгээд усанд ингээд нөгөө 20 минут орчим чөлөөтэй шумбалтыг хийчин. За бүр хамгийн ихтэй 82 минут шумбаад 600 м-ийн гүнд хүрчээсэн тохиолдол байдгийн гинэ. Айгуу гүн орж исэн гэсэн үг. Тэгээд энэ чадвараар нь усан доор хамгийн удаа шумбаж чаддаг амьтдын нэг нь яг энэ одоогийн танилцуулж байгаа Виделийн хав гэдэг энэ хав юм байна. Тэгээд хүнээс өрөөс айдгүй ингэнэ сонь. Харин хүн болохоор тийм 3.5 м том 600 кг жинтэй амьтаас айгүй хайгаад идэв гэж байна. Хүнээс бол ерөөсөө айдгүй. Эсрэгээрээ хүн айгаад идэг. За дараагийнх нь болохоор Российн хав гэдэг ийм хав байна. Бас 2.4 м том, 215 кг жинтэй, биеийн ийм гөлгөр, богино үстэй, ногоон сааралдуу, доод хэсэг нь ийм цайвардуу. Ийм том бүлтгэр нүдтэй. Тэгээд усанд нэг 10 минут л шумбаж чадна. За дээдл нь 30 минут шумбасан тохиолдол байдаг гин. За дараагийн хав болохоор Leopard гэдэг хав. Антарктидын бүсгийн хамгийн том махчин далайн хав. За эмэгч нь болохоор 90-ээс илүү том биетэй байдаг юм байна. Тэгээд 3.8 м хүрдэг нэлээд том юм байна. Урт нарийнхан ийм уян хатан булчинлаг биетэй, том толгойтой нэг ийм аратан шинжийн арзайсан шүттэй. Leopard гэхээр энэ одоо цоохор байх юм уу? Харин мэдхгүй. Leopard ч бол манайхаар бол ирвэс үү? Тий, ирвэс шүү дээ. Ер нь ирвэс баг тий. Ийм ирвсийн цоохор зүстэй, ийм сүрдэм хүч чадалтай харагддаг юм байна. Ер нь л харахад аймаар юм байна. Leopard хав гэдэг. Тэгээд оцсон шувуу бусад далайн хавны зулцэг, крил загсаар хоолдог. За, National Geographic-ийн бичлэгүүдээр бол оцсон шувуу хэрхэн агнж байгааг харж болно. Энэ Leopard хав. Тий, маш хурдан хөдөлгөөнтэй их ухаалаг амьтан байдаг гинэ. Одоо зургийг харж байна. Энергингээс ийм нөө цоохор юм байна. Одоо хар хүрэн хар цусан дээр ийм цагаан цоохор учраас Leopard гэдэг юм байна л. Тийм байна тэгвэл. Тий. Тэгээд юу байдаг? Дараагийнх нь болохоор краб идэгч хав гэж одоо хавч идэх юм аа та. Тэгээд нэр нь краб буюу хавч идэгч гэж байгаа ч үнэн хэрэгтээ хавч биш, сам хорхоо иддэг ийм хав байд юм байна. Арьс нь бор шаргал өнгөтэй, заримдаа ийм бараанду суталтай байдаг гин. За тэгвэл 5 дугаарх нь хөвөгч хав гэж байгаа. За заримдаа энэ хөвөгч хавыг өөрөөр өмнөдийн зан хав гэж нэрлэдэг гинэ. За. Тэгээд дэлхийн хамгийн том далайн хав гэж байгаа. 96 м хүрдэг. Айгуу том. Тэгсэн мөртлөнгөөсөө энэ нь яг талаар нь буюу 3 м гэдэг гинэ. За. Хоорондоо бүр эрс ялгаатай хана штэ. Нас би гүйтсэн эр зан хав нь 4 тонн жинтэй. 6 тонн. Үгүй 600 кг бүр 4 тонн бол. За том 100 биетэй 90 зааны хошуу шиг юм унчсан хойшоортой гэдэм байл та. За. Тэгээ дунджаар 30 минут усанд элбэг шумбадаг гэж байгаа. Айгуу сайн шумбадаг гэсэн үг. За тэгсэн чинь бүртгэгдсэн хамгийн гүн шумбалт нь 2388 м-ийн гүнд ингэж таарлаж исэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр бүр айгуу доошоо явдаг гэсэн үг. Тэгээ усанд хамгийн удаан байсан хугацаа нь бол 130 минут. Амар 130 минут гэдэг чи одоо 2 цаг 10 минут уу? Зөө. Усны гүнтэйгээ ингээд амьсгалахгүй ингээд яваад. Энэ усны амьд чи бүгд амьсгалт юм билээ шүү дээ. Тий. Тэгээд 2 цаг гарan амьсгалахгүй байна гэхэлэр бас айгүй гайхалтай юм шиг ийм тасан цохилгоотой юм билээ. Бүтэн 10 сар гаруй хугацаанд тэнгисийн усанд байж нэг ч удаа газар гიშгэхгүй амьдарч чаддаг гэж байгаа. Тэгэхээр усандаа бол айгүй сайн зогцсон. За энэний дараагаар арслан хав гэж нэг хав байна. За энэ сая хамгийн томыг нэрсэн бол одоо эсрэгээр хамгийн жижиг нь юм байна. Хамгийн жижиг далайн хав 92 м том болдог. 215 кг жин татдаг юм байна. За тэгвэл ийм нь 1.4 м болдог 50 кг жин татдаг. Өтгөн гоёмсог үслэгтэй тэгээд ийм итвэхтэй хөнгөн хөдөлгөөнтэй амт юм байна л да. Тэгээ ус нь ийм 2 давхар усны хамгаалалтай байдаг гэж байна бас. За. Тэгээд энэ өтгөн үснээс нь болоод фурсил үслэг хав гэж ингээд нэрлэлсэн фурсил гэж нэртэй. Тэгээд их хэмжээгээр агнаад идэв гинэ. Арьсныхан төлөв бүр 19-р зуунд маш ихээр ингээд агнаад баг устгах шахаад баг мөхлийн иргэн дээр ирээд тэгээд 20-р зуунаас хойш эрдэмтэд арай гэж нэг юм дуу хоолойгоо хүргэж чадсанаар хамгаалагдаж одоогоор 4-өөс 5 сая орчим тоотолгоотой байгаа гэж бүртгэгдсэн юм байна. Дунджаар 4 минут шумбаж чаддаг 200 м-ийн гүнд хүрнэ. Тэгээд гэхдээ өдөрт ингээд 20 гаруй удаа шумбаж 4 кг орчим крил загас иддэг гинэ. За хав бол ийм байна. Тэгвэл Антарктидад 11 зүйлийн халим
амьдрна. Халин бол загас биш. Бид нар загас гэж ойлгоод байдаг. Загасандаа ордоггүй. Яг одоо амтны судалдаа бол сүгээр боожигч гэж явж байгаа юм байна. Тэгээд олон халимнууд байгаа. Гэхдээ хамгийн одоо юу гэдгийг сонирхолтой гэвэл мэдээж цэнхэр халим буюу хамгийн энэ дэлхийн хамгийн том амтан Blue Whale. Тэгээд дэлхийн хамгийн том амтан. За 30 м хүрнэ. 100-аас 180 тонн жинтэй. Өдөрт бараг 4 тонн Антарктидын крил. 4000 кг-ыг иддэг гэсэн өдрийн хоол. Тэгэхээр нэрнээс тэр крил байхгүй болчвол бүр яг аюул юм бэ те. Тэгээд мэдээж цэнхэр халимны тухай маш олон баримтууд байдаг. Зүгээр зүрх нь гэхэд л суудлын машин шиг юм том. Тий нэг өнжилсэн амар алдартай зураг байдаг. Тий халимны юу гэдэг хүмүүс дотор нь ингээ орж мороод ингээ тий хавхлаг тасалгаануудаар нь ороод суудлын машин шиг ийм зүрхтэй 400 кг жинтэй ийм аврах том зүрхтэй амтан. Бэлэг эрэхт нь гэхэд 2.5-аас 3 м хэмжээтэй. Том. Тий. Тэгээд одоо юу гэдэг ер нь бол 20 дугаар зуунд энэ цэнхэр халимыг маш их агнаад баг 20 дугаар зуунд ер нь бол цэнхэр халимны 99% нь устсан гэж үздэг. Тэгээ бүр ингээд нүүбийн хэмжээнд дэлхийн нийтээрээ яригдчихэж энэ цэнхэр халимны агнуурыг бүрэн хоригдсан. За одоо бол баг зэрэг сэргэж байгаа. Бид нар Moby Dick-ийг мэддэг шүү дээ. Тий. Moby Dick дээр бол цэнхэр халим гардаг. Тий, арай өөр. Бүх төр халим гардаг. Тэр чинь нөгөө данхар толгойд гэдэг үл юу гэдэг вэ? Тэр нь гардаг. Тийм баг. Одоо хоёрт нь бол тэр бүх төр халим гэж байгаа. Би бол бүх төр халим гэхээс илүү хампак гэвэл мэднэ. За. Тийм, humpback whale гээд 12-оос 16 м урт 25-аас 30 тонн жинтэй. За бас дахиад крил жижиг загсаар хоололдог. Тэгээд сэлэхтэй ингээ нөгөө сэлүүрээ ингээд хөдөлгөөд гинтийн хөдөлгөөө хийдэг ийм сонин дуу аваа уснаас гарч ирэнгуутаа гаргадаг юм байл та. Энүүгээрээ ингээд хүмүүсийг аюу татдаг сонирхолтой ийм амтан. За дараагийнх нь халимыг танилцуулъя. Минкэ халим гэж байдیں۔ Гинэ. Энэ болохоор Антарктидын хамгийн жижиг халим юм байна. За. Хэмжээ нь 7-аас 10 м, 5-аас 10 тонн жилийн татдаг. Тэгээд тоо толгой нь 500 мянга орчим байгаа. Айгу цөөхөн гэж хэлж болно. За дараагаар нь фин халим гэж байгаа. Энэ фин халимын хувьд бол хэмжээ нь 18-аас 22 м, 70-аас 80 тонн татна. Тэгээд дэлхийн 2 дахь том амтан гэж явд юм байна. За тоо толгой нь хомсцсон ч одоо бол харьцангуй гайгүй эргэс эргээд байгаа юм байлээ. За одоо данхар халим гэдэг орж ирнэ. Данхар халим за энэ болохоор шүдэт халимны төрөл юм байл л дээ. Тэгээ 20 м хүрдэг 57 тонн татнаа. Тийм нөгөө Moby Dick дээр гардаг чи яг энэ данхар халим гэдэг байгаа энэ байхгүй юу. Тэгээд дэлхийн хамгийн том шүдтэй хөхтэй амтан гэж бас явдаг юм байлээ. За. Энэ юм уу те? Тийм. Тийш тэр нэг юм нэг гол дайсан яваад байдаг штэ. Тэр нэг цагаан халим. Тий агнах гад яваад байдаг те. Тэгээд Антарктидын далайн гүнд 8 алж барьж иддэг амтан байгаа байхгүй юу? Тэгээд 1000 м-ийн гүнд ан хийдэг. Нэг амьсгалаар 90 минутын хугацаанд шумбаж чаддаг. 2250 м-ийн гүнд шумбаж яваад энэ нөгөө судалгааны шумбагч хүлэгтээ тааралдаж исэн юм байна. Тэгээ өмнөд талаад тун ховрхон тааралтнаа дэлхийн хамгийн хүчтэй хол зайд сонсогдох дуу авиг гаргадаг. Хоорондоо эдгээр чинь нөгөө нэг амар хол байсан ч гэсэндээ дуу авигаар холбогддгийн гэсэн шүү дээ. Тийм гэсэн тий. Ер нь бол юу гэдэм бэ? 1986 онд олон улсын хэмжээнд халим агнуурт бүрэн хориг тавьсан. Тэгээд Антарктидын халимууд одоо бол олон улсын халим хамгаалах комиссийн хүрээнд бүрэн хамгаалагддаг. Ийм юм байна. Ер нь бол 1900-аад оноос эхлээл одоо тэр харин Moby Dick чинь дандаа халимын ангууч нар. Ингэж халимын тос модонд ороод яг үнэн гэрэлтүүлэгт аюу ашигладаг байсан юм лээ шүү дээ. Тийм. Тэгээд халимыг станаг хайр найраг агнсан. Тэгээд ер нь бол халим бол баг мөхөхөө шахсан. Нээ хүүд. Тийм. Халимны баас өөрөө далайн фитопланктоныг тижээдэг гинэ. Нөгөө идж байгаа хүнс юмныхаа хүнс нь алт юм шүү дээ. Тэгдэм юм байна. Тий. Бас сонирхолтой. Тий, ийм юм байна лээ. За, энэ түрүүд нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Уламжлалын өдөр бүр алхам тутамдаа гэсэн урайтаагаар доктор Баатар элэг цэвэрлэх бэлтгэл хамтран ажилласан баярлалаа. За мөн хиймэл оюун суурилсан иргэний хамгаалдаг ийм Монголын хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг үлийн амсараа 15 цаг 10 минутаас элэг шипийн нэвтрүүлгээр эргээд уулзъя. Баярлалаа мөгья. За баярлалаа.